говийн зоопарк шүү дээ. Манай хүн төрлөختөнд барих говийг дарах газар ч. Тэр Атас Ингсийн уул, тэгээд Тоорой нуруу, тэгээд Сагсагаан бог, тэгээд тэр өчүүхэн газар хятад ч одоо тэр цөлийн бүс ингээд заалгаад хэлийн цаана байгаа. Тэнтхийн газар нутаг дэндүү их юу яатсан байл л дээ. Нөгөө хонгон байдлаа алдсан. Тийм учраас манай энэ дархан газрын чинь 75 онд сайд нарын зөвлөлийн тогтоол гараад эхлээд 3 сард гараад дархлах 1975. Дараа нь ардын хурлын тэргүүлэгчдийн 84-р тогтоол гэж мөн 5 сарда гараад тэгээд ой модны ажилтны яамны сайдад даалгавар өгөөд тэгээд тэр хэлийн зэс тогтоогоо тэр дэлхийн хандах хэрэгтэй энэ одоо сүүлчийн автгаа мазаалаанууд дэлхийд гээд тэр Оросын сулаачтай хамт тэр манай намд дөрж вахата тэр Оросууд настай энэ одоо дэлхийд өвдөж байгаа юм шүү дээ. Тэгээд тэрнийг тэгээд дархлуулаад тэднээс бас хөөцөлгөт мундаг өвчүүд байсан байж тээ. Тэгээ бидэнд өгөө тэгээд энэ дэлхийн нийтийн хэмжээтэй юм газар байна гэдгийг Оросууд тэр Орос эрдэнэт цаашаага тэр ЮНЕП гэж хүрээлэн буй орчны хөтөлбөр гэж олон улсын байгууллагаас юу яадаг. Тэгээд тентхийн тэр олон улсын мэрэгчлэтнүүд тэр энэ говьч ерөөсөө үнэхээр одоо сод юм байна энийг ерөөсөө тэрэнд нь одоо хөрөнгө зарж хамгаалах хэрэгтэй хүн төрөлхтний юм байна. Бүрсгийн юм байна гэж одоо үзээд тэгээд юу яаж байгаа байхгүй юу 2.3 сая долларын одоо шилж хөрвөл гэж тэр үед ярьдаг байсан. Тийм хөрөнгө оруулалт оруулаад тэр чинь одоо бүр дэлхийн хэмжээний анхаарал татсан гэсэн. Тэгээд одоо хамгаалсаар байгаад 300-400-аад хавтгай анх гэдэг бас одоо 7-800-900 гэж яригдж байгаа шүү. Хилээр ингээд нэг жаах орж гарах гээд байдیں۔ Гятад ч автгайтай гэж үздэг шүү. Тэгээд ингээд энэ бол гайхамшигтай. Дэлхийн нийт юм. Энэ тэгж нэг одоо улс орнд эдийн засгийн асуудал байдаг л байна. Гэхдээ ийм юм дахин давтагдчихгүй одоо ийм юм сүйтгэж хэдэн төгрөг бол хизээч олж болно шүү дээ. Хаанаас ч олж болно. Олсоорч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ харамсалтай юм. Энэ бол ёстой дархлаа Монгол орны. Байгаль орчны дархлаа тэр онгон зэлүүд мазаалаа хизээч дахиж олдохгүй бидэнд яг тийм хичнээн одоо мянган жилийн үе уламжлалаар үлдсэн тэр говийн хавтгай тэмээ одоо хоёр бүх тэмээний их удам дахиж бас гэсэн шүү дээ. Энэ бол тийм амар юм биш. Энэ одоо ямар ч мөнгөнөөс илүү чухал нандин юм шүү дээ. Тэгээ одоо нандин хэвээрийг зоопарк шиг бид нар аваад үлдсэн юмыг зүгээр гэдхэн нэг компани гэдхэн нэг улс орны ч асуудал биш шүү дээ. Энд бид нар одоо энэ тэр хандах юм бол та нар юу хийж байна монголчууд гээд гаднаас одоо зөндөө ашиглаад яриад ороод ирэх байгууллагууд зөндөө байгаа шүү дээ. Дэлхийн хүн төрөлхтөнд байж байгаа сүүлчийн юм голомт жаахан ариун нандин байгалийн унган дөрхөөрөө байгаа. Тэгэхээр сайндаач бас байгаагүй хүн төрлөختөнд шахаж хөөсөөр угаад нэг тийм цөлийн хүн амьдрахад хэцүү нэг цөлийн хідэн баян бүрдүүдээр зайл шахагдаж очил хэдэн амтч шүү дээ. Тэгээ тэрнийг бид нар одоо авахгүй хийж болохгүй үстэй тэрнийг. Тэр зэргийн бол том асуудал. Энийг бол сайн ойлгох юм бол одоо ийм саналаас энэ татгалзах байх уу? Энэ ухаант хүмүүс шүү дээ. Тэднээс ямар мэдэхгүй дээ. Тэр нандин чанарыг ойлгоогүй хүмүүст л нүдэргүй тэнийг ингээд тойроод гарчихна гэж байгаа юм. Тэр чи тойроод дундуур нь тэднэрт чимээгүй явчихна гэж байгаа юм. Тэр чинь тэрүүхэн голомтсож яах экологийн амьдрах орчин үлдсэн л байхгүй юу? Үргээхгүй өсөх юм. Ийм болохдоор зэрэг одоо би хэдийгээр 40 жил одоо би ажиллаад гарцсан ах ч одоо ийм нас өндөр утсан ч гэсэн би одоо төвдөхгүй хаанаас үгүй байлгүүдээ гэдэг энэ тэр юм чи сонирхоод миний сэтгэл дээрээс л багтахгүй л байгаа байхгүй юу? Энэ чинь болохгүй юм.
биосферийн дархан газар гэж ЮНЕСКОгийн 91 онд одоо энэ бүртгэлэгдэж орсон шүү дээ. Биосферийн дархан газар гэдэг чинь зөндөө олон тийм юутай болцолтой. Тэр болцлыг хангацсан. Дэлхийн хэмжээний болж байгаа нь тэр шүү дээ. Тэр үнэмлэхийг авцсан, гисрийг нь авцсан. Бүх юм бид зөндөө явж авдсан шүү дээ. 91 онд авсан тэр ховор газрууд өгдөг. Тийм яг авцсан. Тэгэхээр зэрэг манайхын дээр яг ухаалаг юу яахгүй бол одоо зөндөө олон заавал одоо тэр хажуугаар нь зөндөө их бололцоотой юм шиг байна шүү дээ. Одоо эрдэнэт судлаачид энэ та нар бас ингээл яваад судлаад байх шиг байна тий. Бололцоотой юм заавал тэр ганц дархан газрыг одоо замч гаргах гэдэг чи барыг машинаар явахдаа зэрэг нэг машин явсан хөрсөн хэдэн 2 жилд нэх ол машин явсан шиг тэгж үлддэг сарны хөрс шиг тийм эмзэг тийм экосистем тийм бүрдэл юм байгаа шүү дээ. Тэрний тэр хажуугаар яв тэр дээгүүр явж тэр сайхан юмнуудаа үргэж барьж эсвэл одоо тэр хавьд тэр доогуур дээгүүрийн давхар бодлого байд юм уу доогуур дээгүүр нь жаахан юм байгаа алт зэсмэс зөндүүлэх юм байгаа нүүрс мөс байдаг гэсэн. Монголд зөндөө олон газарлаа тэр ажил болж штэ бид хүн ам цөөтэй нэг ийм сайхан бол шиг бол бид нар маш их дэлгэрэнгүй хүнлэг тийм л одоо оюу ухаанаар хандаж амьдрмаар байх юм.